За Монгол Улсын өнцөг булан бүрд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх эрх хүмүүст мэдлэг, оюун, авяас чадвар, сэтгэл зүрхээ харамгүй зориулан зөвхөн зүтгэж байгаа солигч нарын нэг бас наран цэцгээ. За эрүүл мэндийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа тэрээр өвчтөн эдгээд гарах шиг аз жаргал өгөө хэмээн ярьлаа. За үзэгчдээ бид Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа мэдээгүүжүүлэхийн тасгаас мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр наран цэцэг сувилагчийн хувьд яг одоо ходоодны мэс цэцлийн хагалгаанд орсон. Энэ хагалгааны хувьд бол 2-3 цаг үргэлжилдэг. Түүний хувьд өдөрт дунджаар 3-4 хагалгаанд ордог. Харин эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааны хувьд 6-12 цаг үргэлжилдэг байна. Хаалгаанууд бол бас урт үргэлжилдэг хаалгаанууд байдаг. Хамгийн цааталтаа одоо нэг 20 цаг ч юм уу 16, 17 цаг үргэлжилжсэн тохиолдлууд байгаа. Тийм. Тухайн үед тэгэл хаалгааны өрөөнд 2 хаалгааны сувилагч ордог. Тэрнтэйгээ ээлжлэл хөлөө амраах ч юм уу гарч суух ч юм уу. Тийм байдлаар л хоёлаа хаалгааны ард тий бусад баг хамт олны хамтарч тэр хаалгааны ард гардаг. Наран цэцэг хагалгааны сувилагчаар 17 дахь жилдээ ажиллаж байна. Анх мэргэжлээрээ ажиллахад шантрах үед түүнд цөөнгүй байсан ч өвчтөн эдгээд гарахад өөрөөрөө мэргэжлээрээ хамгийн их барахдаг хэмээсэн юм. Мөн гэрүүлийн хүн нь маш сайн дэмждэг, олон цагаар хагалгаанд орсон үед ард талыг баттаа даадаг учраас гэрүүлдээ санаа зовох зүйлгүйгээр ажиллаа хийдэг байна. Тэрээр мөн сувилагчийн мэргэжлийг хайр, инэрл түгээдэг, ээж шиг хэмээн тодорхойлсон юм а. Энэ олон жил болоход ерөнхийдөө нөгөө анхандаа шантрах ч юм уу тий мэрэгчлээ нөгөө мэрэгчлэрээ шинээр ажиллаж явах үед одоо дадлага туршлага муу ч юм уу тий тэр үедээ бол тийм одоо шантрах үе бол байсан, тийм бодол орж ирж исэн. Тэгээд эцэст ер нь энэ мэрэгжил дуртай болохоор л одоо өдөө хүртэл ингээл ажиллаж байгаа да. Тий. Манай мэс цэцлийн сувилагчийн нэг онцлог гэж байдаг. Тэр бол ямарваа нэг эхэлсэн ажлыг заавал дуусгах ёстой. Хэдэн цагч болсон гэсэн. Тэ дэвчээртэй байх ёстой. Хагалгаа хизээ эхэлж ийн хизээ дуусна тэр цагт бидний ажлын цаг дуустдаг болохоос ш яг нөгөө нэг 4 цаг тарнаа 5 цаг тарнаа гэсэн юм бид нарт байхгүй шүү дээ. За тэгжитэл чинь хагалгааны сувилагч хийхэд биш эмэгтэй хүн чи яах вэ? Хүүхэд гаргана. Хүүхэд нь жоохон байна, тэ? Гэрээ ажиллаач амжуулна, ар гэрээ ажиллаа амжуулна. Дээрэс нь ажиллаач бас ийн. Дээрээс нь сурах ёстой, үргэлж шинжлэхдээ сурж явах ёстой. Нараа сувилагч нь бол тэр болгоны бүгдийг нь ажилуулдаг. Айлын сайн эзэгтэй. Сайн сувилагч. Хавдар судлалын үндэсний төвийн хагалгаа мэдээгүүжүүлэхийн тасаг 34 сувилагчтаагаас 80% нь 23-аас 35 насны залуучууд. Наран цэцэг мэргэжлээрээ магистрийн зэрэг хамгаалсан төдийгүй Франц улсад мэргэжилдээ эхлүүлжээ. Сувилагч бүр хагалгааны сувилагч хийж чаддаггүй олон жилийн уйггүй хичээл зүтгэлийн үр дүнд сайн сувилагч төрдөг байна. Харин наран цэцэг сувилагчийг дагсан шинэхэн төгсөгч бүр сайн сувилагч болдог хэмээн хамт олон нь үнэлсэн нь түүнийг хэр сайн сувилагч вэ гэдгийг илтгэнэ.